За сайн байна уу? Үхлийн тухай ачаалттай судалгаануудын тухай нэгэн подкаст оруулъя. Жиф хэмээх хүн хагалгааны ширээн дээр байж байлаа. Хэдэн цагийн өмнө гарсан автын осолтгооны эхнэр хүү хоёр амиа алдсан бол одоо Жиф амьд үлдэхин төлөө тэмцэж байна. Эмч зөвлөгч нар сандралдан гүөх зурнагийн эмэгтэй хагалгааны ширээн дээр хөвч харагдана. Тэр бараг л нэвт харагдан тунгалаг агаад түүнээс гэрэл цацарч байв. Тэр тунгалаг дүрс Жиф эхнэр Тамарагийн дүрс юм. Тамар инээмсэглэж байсан бөгөөд маш тайван талархсан шинжтэй харагдана. Та үүнээс өмнө нэмэрхүү яриа болсон явдлыг сонсч байсан байх. Зарим эрдэмтэд түүнийг тарих ажиллагаагүй болж хүчил төрөгчөөр дутагдж эхлэх үед хүн хийм хардтай холбоотой гэж тайлбарладаг юм. Гэвч энэ тайлбар энэ тохиолдолд тохирохгүй. Учир нь өрөөнд хөвж буй Тамараг Жиф хараагүй. Харин мэс засал хийж буй эмч нар нь харжээ. 1975 онд Рэймонд Муди амьдралын дараах амьдрал хэмээх номоо хэвлүүлсэн бөгөөд энэ номдоо тэр бараг үхэж үдсэн тохиолдлууд буюу Near Death Experience гэх нэр томьёог анх гаргаж ирсэн юм. Энэ ном нь 13 сая хөв борлогдсон. Номоо бичгтээ Муди анагаахын шинжлэх ухааны үүднээс бол нас барсан гэж тооцогдоод эргэж амилсан 100 гаруй хүнтэй ярилцлага хийсэн байна. Тэдний түүхэд бараг бүгд ижил байв. Тэдгээр хүмүүс хонгил нүд гялбам хурц гэрлүүд олж харжээ. Бас тэдний хүлээж буй нас барсан төрөл төрөстэй харсан ба амьдралыг нь оронгоор нь өөрчлөхүйц тийм гүн гүнзгий амар амгалан бас мэдэрсэн байна. Үлд итгэгчид эдгээр харсан зүйлд нь тухай бүртэн шинжлэх ухааны тайлбарууд өгсөн юм. Хүчил төрөгчийн дутагдлаас болоод хүний нүдэнд хонгил харагддаг юм. Тархинд эндорфин их хэмжээгээр ялгарснаас амар амгалан мэдрэмж төрдөг. Харин тархины чамархай хэсэг стресст орсноор нас барсан төрөл төрөсдийн дүр төр харагддаг гэх мэтээр тайлбарладаг байв. Хэдэн 10 жилийн турш эдгээр тайлбарууд хүчинтэй байсан юм. Гэвч номоо бичсний дараах 30 жилд Муди октоор төрлийн гэрчүүдээс түүх сонсох болжээ. Тэд нар нүхэд амьсан хүмүүс биш, харин хин нэг нас барах мөчд дэрэгдэн сууж байсан хүмүүс байлаа. Онцлог тэд бас яг л номонд бичигдсэнтэй нийлжүүлсэн мэдэрсэн байна. Хамгийн гол нь тэдгээр гэрчүүдийн ухаан санаа цоо ирүүл хүчил төрөгчийн дутагдалд ороогүй байсан юм. Муди үүнийг shared death experience буюу хүн үхэхэд цуг байх үед тохиолдсон явдал гэж нэрлэжээ. Иймэрхүү явдлын тухай олон зуун тайлан мэдээлүүд бараг цөм хоорондоо таардаг юм. Ийм явдлын гэрчүүд хүн өөхөх үед ямар нэгэн төрлийн манан үүсэх юм уу нас барч буй хүний биеэс алтдаг саарл утаа шиг зүйл дэше хөөрөн гарсан гэж ярьдаг юм. Судлаач Питер Фенвиг их Британд аяарх эмч зөвлөгчдөөс үүнтэй төстэй түүхүүдийг цуглуулжээ. Тэд үүнийг утаа, саарл манан эсвэл биеэс салан гарч буй маш нэмгэн цагаан дүрс гэж тодорхойлсон байна. Ихэвчлэн цээж юм уу толгоон хэсгэр гардаг аж. Зарим тэр манан нас барсан хүний тунгалаг дүрс болон хувирхыг харсан бол зарим нь хөгжим сонсогдсон гэдэг. Тэр нь гэхдээ эмнэлгийн чимээ биш харин энэ ертөнцийн их биш үгээр илэрхийлэхийн арга үзэсгэлэнтэй бөгөөд нарийн түүхтэй аялгау байсан гэжээ. Тэгсний дараа нь гэрэл үзэгдэнэ. Тэрхүү гэрэл маш хүчтэй бөгөөд зүг бүрээс цацарч байлаа. Гэрчүүдийн хэлж буугаар тэрхүү хурц гэрэл яг л хайр шиг санагдаж байсан гэдэг. Энэ үзэгдлүүдийг тэд бодит байдлаас ч илүү бодиттой гэж тодорхойлсон бөгөөд энэ хэллэг бие биенээсээ тусдаа бие биентэйгээ холбоог олон 10 хүний тайланд байнга давтагддаг юм. Гэрчүүдийн тогтмолд дурддаг өөр нэг зүйл бол өрөөний хэлбэр өөрчлөгдөх үзэгдэл. Ханнууд гинтгэн хоорондоо тэгш өнцгөр огтлцоо болж орон зай нэгэн зэрэг агшиж бас тэлж байв. Нэгэн эмэгтэй үүнийг геометрийн өөр хэмжээст орох шиг болсон гэж тодорхойлжээ. Ингээл тэгш өнцөг дэлбэртэй эмнэлгээ өөрөө хэдэн зуун метр урт юул үрс шиг болж хувирч байв. Зарим хүмүүс үүнээс чачралтай зүйл татагдан орсон юм. Тэр нь нас барч буй хүмүүсийн амьдралын тухай дурсамж юм. Тэд өөрснийх нь биш шатлаа нас барч буй хүний дурсамжуудыг харсан байв. Тухайн хүний өнгөрсөн амьдралын үйл явдлууд яг л кино шиг харагдана. Нэг өрөөнд байсан хэд хэдэн гэрчүүд дараа нь яг ижлэхэн дүр зураг харсан гэдгээ баталж ярьсан юм. Нэгэн эмэгтэй нөхрийнхөө хүүхэд насыг өмнө нь хизээд сонсож байгаагүй дурсамжуудыг нь өөрийн нүдээр харсан бол өөр нэгэн гэр бүл дайнд тулдж буй эцгийг харсан бөгөөд тэдний хизээч мэдэхгүй цэргүүдийн нэр зүс царай хүртэл нүдэнд нь тотгоо харагдсан байна. Хүн яаж бусдын дурсамж руу нэвтэрч байгааг ямар ч шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй. Муди ч энэ бүхэн боломжгүй фантаз мэт сонсогдож байгааг мэдэж байв. Гэвч яг ийм зүйл түүнд өөрт бас тохиолдсон юм. 1994 оны 5 сарын 9-нд Муди гэж хор тавдраа нас барсааж гэрийнхэн 6 хүн түүний орны дэрэг цуглаж гараас натах үед тэдний дөрөв нь газраас хөндөрөн хөөрч байгаагаа анзаарчээ. Өрөөний хэлбэр нь элсэн цаг шиг болж хувирч байв. Муди үнийг яг л далайн төрлөх шиг гэхдээ дээшээ татчих бүх хүчтэй урсгал шиг байсан гэж тодорхойлсон юм. Дараа нь гэрэл өөрчлөгдөв. Тэгтэл нэг их чинь хараач аав ирч гэж тэр ээжийг авахар ирлээ гэж хэлсэн юм. Тэр үед аав нас бараад бараг 2 жил болж байсаач. Тэр шөнө 6 хүн бүгдээрээ энэ зүйлийг мэдэрсэн байна. Муди энэ тухай номдоо
Өрөөний хэлбэр өөрчлөгдөж гэрэл яг шөнийн цагаар усан сан руу харж байгаа мэт зөөлөн бүдэг байсан. Тэгээд бидэнд бүгдэнд маань нэг зүйл нэгэн зэрэг мэдрэгдсэн нь орчлын ертөнцийн бүтэц тасарч бид хэсэгхэн зур диважин гэж нэрлэгддэг тэр газрын энерги мэдэрсэн гэж бичжээ. 50 жилийн судалгааны эцэст Рэймонд Муди хойд нас гэж байдаг гэдэгт түүнийг үнэмшүүлсэн зүйл бол үхсэн гэж тооцогдоод амилсан хүмүүсийн яриа биш, харин үхэх үед нь цуг байсан хүмүүсийн гэрчлэлүүд байсан гэж хэлсэн юм. Хамгийн үнэмшилтэй тохиолдлууд нь гэр бүл, найз нөхд гэх мэт ойр дотны хүмүүсийн их биш, харин бие биенээ огт танихгүй хүмүүс нэгэн зэрэг мэдэрсэн түүхүүд байлаа. 1997 оны улаан өндөгний баярын амралтын үеэр Жеф Олсон гэхээр гэртээ харж явахдаа жолооны ард унтчихжээ. 120 км/цагийн уртад авчижсэн машин нонголтон 8 удаа өнхрөв. Үүнээс болоод түүний эхнэр хүү хоёр нь газар дээр нас барж 7 настай баг хүү Спенсер нь амьд үлдсэн юм. Олсон маш хүнд гэмтэл авч 6 сар эмнэлэг твтэж 18 удаа хагалгаанд оржээ. Олсныг нислэг тэрээр тээвэрлэн авчирсан тэр шөнө доктор Жеф О'Дрискл яаралтай тусламжийн тасагт ажиллаж байв. Тэр энэ өвчтөн дээр томилогдоогүй байсан ч Рэйчел эмээх сувлагч түүний гараас сатхан яаралтай тусламжийн өрөөлөд дагуулж яваад Олсны эхнэр энд байна гэж шивнэжээ. О'Дрискл Рэйчелийн юу гэж хэлснийг шууд ойлгосон байна. Учир нь тэр хоёр хэдэн сарын өмнөөс бие биенийхээ нууцыг мэдсэн байв. Хоёулаа тайлбарлахын аргагүй зүйлсийг хардаг байлаа. О'Дрискл эмч өрөөнд орж ирээд дамнуурган дээр Жеф Олсны дээр хөвж буй нэг эмэгтэйг олж харав. Тэр шаргал буржар үстэй усгал цагаан хувцастай байлаа. Бараг л нэвт харагдам тунгалаг агаад мач ирж хүчтэй тэр өрөөнд байгаа хэн бүхнээс илүү амьд мэт харагдаж байв. Энэ тухайд О'Дрискл эмч тэр над руу хараад шууд инээмсэглсэн, зүгээр нэг танихгүй инээмсэглэл биш, намайг эртнээс мэддэг байсан юм шиг л харсан гэж дурсжээ. Рэйчел сувлагч бас үүнийг харсан бөгөөд тэр эмэгтэйгээс амар амгалан цацарч байсан гэж дурссан юм. Биеийн дамнуурган дээр байх зур Олсны ухамсар өөр газар байж байлаа. Тэр ослын газрын дээр гэрлэн бөмбөлгөн дотор хөвж байв. Түүний эхнэр Тамара хажууд нь хөвж байсан бөгөөд маш тайван үзэсгэлэнтэй харагдана. Тамара Олсонд чи энд үлдэж болохгүй гэж хэлв. Олсон буцаж очих хүссэнгүй. Эхнэр нь нас барж, хүүн нас барж өөрийнх нь биеийг хэдэн хэсэг болж хэмхэрсэн шүү дээ. Гэвч Тамара түнд чи заавал буцах ёстой. Спенсер хүүдээ чи хэрэгтэй гэж ятгасаар байлаа. Жеф О'Дрискл эмчийн явдлын талаар өөрийн Not Yet буюу одоохондоо биш хэмээх номдоо бичсэн бол Жеф Олсон харин энэ талаараа Knowing буюу мэдхүү гэдэг ном бичжээ. Тэр хоёр насан туршийн найзууд болж олон жилийн турш хурлууд дээр өөрсдийн түүхийг хамтдаа ярьсан юм. Үүнтэй ижилзүүс олон жилийн өмнө тохиолдож байсан тухай баримтууд байдаг. Дэлхийн 1-р дайнд Карл Скала нэг герман зэрэг оролцож байжээ. Тэр сайн найзтайгаа нууфчин твтэж байтал их бууны сум тусав. Хаасайгүй сумны илэрхий үсэрч найз нь Скалагийн гар дээр амьсгал хураав. Тэгтэл тэр мөчт Скалагийн ухамсар биеэсээ сууран гарч байгааг тэр мэдэрчээ. Тэр дулдааны талбар окоп шуудууны дээгүүр хөвж байлаа. Шавар шавхаа утаа май цогцсноо харагдана. Харин найз нь түүний хажууд хөвж байв. Тэр хоёр хамтдаа нэгэн хурц гэрэл рүү өгсөж байлаа. Тэгснэ нэгэн мөчт Скала зогсов. Яагаад гэдгийг мэдсэнгүй. Харин найз нь цааш явсаар гэрэл рүү улсан алга болжээ. Скала окопонд амьд сэрүүн сэрв. Дөнгөж саяны ертөнцийг орхиход нь гарч өгсөн найзгаа зогцоо тэр тэрсэн эвэр сууж байлаа. Үхэлтэй холбоотой үхгүй иймэрхүү ачралтай явдаг харсан хүмүүс хий үзэгдэл харах, хөгжим сонсох, гэрэл үзэх хайрыг мэдэрсэн тухай 100 тохиолдол бүртгэгдсэн байдаг юм. Гэтэ энэ үзэгдлийг мэдрэхийн тулд заавалчгүй нас барж бүх хүний хажууд байх албагүй. Хэдэн мянган километрийн алсад байсан чинь үзэгдлийг бас мэдэрч болдог бололтой. 2000 онд хөнгөвч хэмжлэгээний сайн дур ажилтан Вильям Питерсон хүн Рон хэмээх нас барж бүх хүний дэргэд сууж байв. Рон өмнө нь худалдааны ус онгоцын далайчин байсан дуу цөвтэй хатуучлалтай ир байлаа. Түүн дээр ирэх найз нөхөд төрөл төрөсөд цөөхөн. Питерс хэдэн 7 хоногийн турш түүнд ном уншиж өгчээ. Нэг өдөр Питерс түүнд номоо уншиж идэл гинтэн нэг зүйл түүнийг шүүрээд авах шиг болов. Түүний ухамсар дээшээ татагдан биеэс нь гарчглаа. Гэнэт тэр Роны орны дээр хөвж доор болж бүвэл явдаг дээрээс харав. Тэр өөрийгөө сандал дээр сууж байгааг харав. Тэгтэл Рон бас хажууд нь хөвж байлаа. Рон Питерс рүү маш шамглан тайван харж байв. Тэгснээ Рон үүнийг хараач үнэхээр гайхалтай байгаа биз дээ. Намайг ингэн гэж бодоогүй юу? За уучлаарай найз минь. Одоо миний явах цаг боллоо. Дараа уулзъя гэж хэлв. Үүний дараа Питерсийн ухамсар бидээ эргөө орсон бол Рон хэдэн минутын дараа амьсгал хурааджээ. Питерсийн тухай хэнд ч хэлсэнгүй. Энэ түүний хий төсөөлөл байсан эсвэл би галзуурч байна уу гэдгийг ч тэр мэдсэнгүй. Олон жилийн дараа тэр Рэймонд Мудигийн үхлийн үеийн үзэгдлүүдийн тухай лекцэн сууджээ. Энд тэр анх удаа түн тохиолдсон дэжил зүйлсийг сонссон бөгөөд ийм үзэгдлүүд бусад хүмүүст ч тохиолддгийг мэдсэн байна.
тэр галзуураагүй байлаа. Ингээд Питерс 2013 онд Shared Crossings төслийг үүсгэн байгуулж ийм үзэгдлүүдийн тухай мэдээ баримтууд цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор 800 гаруй түүх цуглуулсан байна. Эндээс хамгийн ачаалттай баримт нь юу байсан бэ гэхээр Питерсийн цуглуулсан үзэгдлүүдийн 64% нь алсын зайнаас тохиолджээ. Өөрөөр хэлбэл хүн нас барах үед түүний яг хажууд байгаагүй өөр мужид, өөр улсад байгаа хэрнээ тухайн хүн өгч байгааг мэдэрсэн байна. Энни Кап Лондонд оффистээ сууж адил гинт амьсгал нь боогдож эхэлжээ. Тэр амьсгалж чадахгүй байв. 25 минутын турш тэр агаар дутагтанд тэмцэж 8000 км-ийн цаана буй Орегон мужийн Портланд эмнэлэгт байгаа ээж Бетикийнхээ төлөө маш их түгшиж эхлэв. Тэгээд эмнэлэг рүү залан уцаар ярьж байтал ээж нас баржээ. Энни ээжийг нас барж байгааг Атлантын далайн цаанаас мэдэрсэн байлаа. Марк хэмээх өөр нэг хүн Америкт онгоцоор нисэж явахдаа Канадын эмнэлэгт хэвтсэн аав нь нас барж байгааг мэдрэн телепатаар холбогджээ. Аав нь одоо яах вэ гэж хэлхийг Марк сонсон. Аавыгаа хөтлөн шатаар гэрэл өдөгсөж байна гэж төсөөлжээ. Шатны өрөө дээр Маркийн эмээ тэднийг ухтан авав. Ингэтэл аав нь ээжигээ тэрвэрэд Марк руу эргэж харан үүнийг ийм амархан байх юм гэж мэдсэнгүү гэж хэлжээ. Хэдхэн минутын дараа тэгтэл Маркийн утас дуугаран аав нь дөнгөж сая өд болсныг ахын дуулгав. Гэвч Марк үүнийг хэдийн мэдчихсэн байлаа. Өөр нэг эмэгтэй салсан нөхөртөөгөө 10 гаруй жил яриаггүй байв. Тэгтэл нэг өдөр гинт X найзууд нь байгааг тэр мэдэрчээ. Оюун санаандаа түүний дуу хоолойг сонсов. X нөхөр нь хамт өнгөрөөсөн он жилүүдэд талархаж байгаагаа хэлв. Эмэгтэй шууд охин руугаа зурвас бичтэл охин нь аав нь дөнгөж сая нас барсан тухай хариу мессежл гэжээ. Хизээний холбоо тасарсан гэж бодож байсан хүн онцлоод орон зайг туулан ирж талархал илэрхийлэн салах ёс гүйцэтгсэн энэ байв. Питерс мөн 3-4 настай хүүхдүүдийн үдсэн зүйлсийг цуглуулсан байна. Тэдгээр жаахан хүүхдүүдэд ямар ч шашны болон нийгэм соёлын тухай ойлголт байхгүй шүү дээ. Гэвч өвөө эмээ эсвэл эцэг нас барах мөчид тэдний биеэс цайвар манан гарч байсан. Дараа нь тэрхүү манан хүний дүрс болон хуурсан гэж хүүхдүүд ярьсан байна. Зарим тохиолдолд хүүхдүүд урд өмнө хизээж уулзаж байгаагүй нас барсан төрөл төрөстөө маш нарийн тодорхойлж байв. Тухайлбал 4 настай нэг охин нас барсан өвөөгийнхөө зүүн гар дээр сорвиг хүртэл яг л харсан юмшиг дүрслэлтэй ярьсан бөгөөд тэрээр өвөөтэйгээ хизээж уулзаж байгаагүй төдийгүй зургийг нь харж байгаагүй ажээ. Сувлагч эмч асрамжийн ажилтнууд гэд үхэлтэй хамгийн ойр байдаг хүмүүс тайлбарлах аргагүй зүйлсийг харсаар ирсэн байна. Гэвч олон 10 жилийн турш тэд үүнийг өөртөө л хадгалдаг байжээ. Пенис артоор эзэм үдгүй болсон өвчтнийг усанд оруулахаар бэлдэж байв. Тэгэд өвчтний орны ирмэгт хүрэх мөчид бүх зүйл зогсчихов. Иргэн тойрон өрөө алга болж тэр өөрөө өвчтний мэдэрч буй бүх зүйлийг тэр дундаа өвдөлтийг нь хүртэл мэдэрч эхлэв. Өвчтөн ярьж чадахгүй байсан ч тэр түүний дуу хоолойг сонсчээ. Өвчтөн намайг зүгээр орхиоч, би зүгээр л явмаар байна. Намайг амар амгалан өхүүлээчгүй. Зүгээр л намайг өхүүлж өгөөч гэж хэлэх шиг болов. Тэгсний сувлагч гинтхэн бодит байдалтай эргэрв. Энэ тухай тэр олон 10 жилийн турш бас сэнд жилээгүй юм. Оронд нь тэр дараагийн 5 жилийг энэ талаар судлахад зориулан олж мэдсэн зүйлийнхээ тухайд үхэлд ойртсон үзэгдлүүдийн мэрэгэн ухаан хэмээх номоо хэвлүүлсэн юм. Энэ үзэгдэл хүмүүсийн бодож байгаагаас ч илүү түгээмэл байдаг бодолтой. Өндөр насны болон асрамжийн газрын ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар маш олон асрагч үхлийн мөчүүдтэй холбоотой тайлбарлахын аргагүй зүйлсийг харж байсан гэж тэмдэглэжээ. Ихэнх нь гэхдээ ажлаа алдгаас эмээсэндээ ч юм уу энэ талаар ганц ч үг ган хэлгэлгүй орхихыг илүүд үтсэн байна. Жюли Макфеден асрамжийн газрын сувлагч бөгөөд одоо энэ чиглэлээр сургалт явуулж хүмүүст мэдлэг олох үйлсээ зүтгэж буй нэг юм. Түүнд хүн бүрийг өөрөөсөө түлхдэг Рэнди эмээх өвчтөн залуу байв. Жюлигийн баг түүнийг холбоо тасарсан төрөл төрөстэйгээр эргэж холбогдоход тусалсан ба Рэнди хүмүүсийн төсөөлж байснаас 9 сар илүү амьдэрсэн юм. Рэндиг нас барах өдөр Жюли түүнтэй сүүлчийн удаа уулзахаар очиход Рэнди ухаангүй байж байв. Ингээд Жюли чимээг өх машин руугаа буцаж алхахтаа дотроо баяртай Рэнди гэж бодчихээ. Тэгтэл гинтхэн бурхан минь Жюли, вау, чи үүнийг хардагч болоосоо. Энэ тийм сайхан байх болно гэдгийг би мэдээгүй. Мэдсэн бол би тэгтлээ айхгүй байсан юм гэх Рэндигийн хоолой түнд сонсогдчихэ. Тэр мөч Жюли Рэндигийн мэдэрч буй бүхнийг хамт мэдэрсэн байна. Энэхүү мэдрэмж ердөө 30 орчим секунд үргэлжилсэн бөгөөд тэгтэл түүний утас чичирч сувлагчаас Рэнди дөнгөж сая өөд боллоо гэсэн мессеж түүнд иржээ. Ийм үзэгдэл түүний бодож байснаас хавьгүй түгээмэл гэдгийг ойлгох хүртлээр Жюли энэ талаар олон жил нууцлж явжээ. Бүр гэрэн тэжээвэр амьтад хүртэл үхгийнхээ өмнө хачирхалтай зан авир гаргадаг байна. Нэгэн эмэгтэй нас барч буй эцгийнхээ орны хөлд 3 жилийн өмнө өгсөн муурн сууж байгаад эрхлэн дуугархыг харсан байна. Питерсийн олж мэдснээр ийм зүйлийг харсан хүмүүс хэн нэгэнд хэлэх гэж 30-40 жил болдог аж. Хэн ч өөрсөнд нь итгэхгүй гэж тэд боддог байна.
Тэр дундаа анагаахын салбарын ажилтнууд үүнийг хамгийн их нууцладаг. Үүнд шашин шүтлэг огт хамаагүй. Ийм үзэгдлүүдийг шашингүй үзэлтнүүд ч үзсэн талаараа Питерт ярьжээ. Нэгэн ард түмэн ийм үзэгдлийг мянган жилийн өмнө хэдийн олж мэдсэн байсан нь төвдийн буддын шашинтнууд байв. Улмаар тэд амьд байгаа хүмүүс нас барж буй хүндээ энэ ертөнцөөс нөгөө ертөнц рүү шилжин очиход нь замчлан тусалдаг зан үйл хийдэг болжээ. Зөвхөн буддын шашинтнууд ч биш 8 дугаар зууны үеийн лам хуврагууд хүн нас барах үед гэрэл харагдсан талаар тэмдэглэж байв. Хүн төрөлхтөн үхэж эхэлсэн цагаас хойш энэ бүх үзэгдлүүд тохиолдож байсан ч бид зүгээр л энэ тухай ярихаас цэрвэн ярихаа болсон бололтой. Гэвч үл итгэгчд үүнд итгээггүй хэвээр бөгөөд тэд яг баттай баримт нэгсээр байна. Үүнтэй холбоотойгоор Питерсийн судалгааны багийнхаа 2021 онд Америкийн хөнгөвчлөлт болон туслах үйлчилгээний анагаах ухааны сэтгүүлд нэгэн судалгаагаа хэвлүүлжээ. Энэ нь үхлийн үеийн хачирхалтай үзэгдлийн тухай хөндлөнгийн шинжээчдэр хянагдсан анхны судалгаа байв. Тэд 107 хүнд тохиолдсон 164 үзэгдэлтүүн шинжилгээ хийж хүмүүс үүнийг 4 өөр хэлбэрээр мэдэрдэг болохыг тогтоосон байна. Эхний хэсэг нь хэн нэгэн нас барсан өөр бусдаас сонсоогүй хэрнээ мэдэрсэн байдаг. Хоёр дахь нь харин хүн өөх үед манан гэрэл дүрс эсвэл дуу хөгжим гэх мэт хачирхалтай зүйлсийг харснаа хэлжээ. Харин 3 дахь бүлгийнх уг үзэгдэл рүү өөрсдөө татагтан орж нас барж буй хүнтэй хамт хомгил руу орох юм уу гэрэл рүү сорогдон орж буйгаа мэдэрчээ. Харин 4 дахь буюу хамгийн ховор бөгөөд хүчтэй тохиолдолд тэд хэн нэгнийг тэрхүү шилжилтийн үед нэвтгтэйгээр замчлан тусалж нөгөө тал руу хүргэж өгсөн байна. Ийм үзэгдлүүд хүмүүст хүчтэй нөлөө үзүүлдэг. Судалгаанд оролцогчдын 87% нь хойд нас байдаг гэдэгт бүрэн итгэлтэй болсон байна. Зүгээр нэг байгаасаа гэж бодох биш, яг байдаг гэж үнэмшсэн байна. Тэдний ууг гашуу алга болоогүй ч тэд хаагцлыг өөр өнцгөөс хардаг болсон ба үүний цаана илүү агуу зүйлс байгаа гэж санан үхлээ сайхан айдас нь багасжээ. Энэхүү үхлийн үеийн үзэгдлүүдийн тухай судалгаанууд зүгээр нэг хоосон газраас гараад ирчихээгүй. 2001 онд зүрхний эмч Пим Ван Ломел анагаах ухааны The Lancet сэтгүүлд нэгэн судалгаа хэвлүүлсэн юм. Тэр 10 эмэгт 13 жилийн турш үхэлтэй ойрцсон үзэгдлүүдийг судалсан байна. Түүний баг зүрхэн зогссон 344 хүнийг ажиглажээ. Энэ бүх тохиолдлуудад тэдгээр хүний зүрхэн зогсож тархины цахилгаан бичлэг нь тэг заасан юм. Гэтэл эдгээр хүмүүс эргэж ухаан орсон ба тэгэд зогсохгүй 18% нь үхсний дараах мэдрэмжээ маш тодорхой тод дүрслэн ярьсан байна. Уг нь үхсэн гэж тооцогдсон хүмүүс шүү дээ. Үүнээс доктор Ван Ломел нэгэн дүгнэлтэнд хүрсэн нь юун түрүүний эдгээр үзэгдлүүд анагаахын үүднээс бол үхсний дараа буюу зүрхний цогцолтгүй, тархины ажиллагаагүй, цусны урсгалгүй тохиолдсон байна. Ухамсар гэдэг зүйлсийг бид тархины үйл ажиллагаатай холбож ойлгодог бөгөөд тархи зогсвол хүн үхдэг гэж тооцдог. Тэгтэл эдгээр үзэгдлүүд нейросайенс буюу мэдрэл судлалын үүднээс бол онлын яг эсрэг зүйл нь тохиолдсон байв. Эдгээр үзэгдлүүд мэдрэл судлалын онлоор бол огт боломжгүй зүйлс байсан юм. Гэвч ийм үзэгдлүүд бодиттой байгаагийн нэг баталгаа Нана Катрина Эрмер хэмээх эмэгтэй. Тэр Германы сэтгцийн хүн цогтой хүмүүсийн асрамжийн газар эмчлүүлж байсан 26 настай эмэгтэй өвчтөн байв. Тэр бүх насаараа нэг ч үг хэлж байгаагүй. Гэтэл нас барахаас хагас цагийн өмнө тэр гинт дуулж эхэлжээ. Үүнийг тэнд ажиллаж байсан хэд хэдэн хүн гэрчилсэн юм. Майкл Наум, Брюс Крейснер 2014 онд энэ үзэгдлийн талаар хэвлүүлсэн юм. Хизээ чивийн ажиллаж байгаагүй тэр бүсгүүн тарих үхлийн өмнөх мөчд гинтхэн төгс ажиллаж эхэлсэн байлаа. 2023 онд хоёрт судалгаа шинжлэх ухааны хэлийг бүрт зайлшин тэлсэн. Нью-Йорк их сургуулийн судлаач Сэм Парниа хэмээх хүн Evertue хэмээх судалгаа хийсэн юм. Энэ хүрээнд тэр 25 эмнэлэгт зүрхэн зогссон 567 өвчтөнд зүрхний массаж буюу CPR хийх үед зөөврийн аппаратаар тархины идэвхийг нь хянажээ. Мичиганы их сургуулийн хеми боржны баг мөн комын байдалд орсон өвчтнүүдийг амьсгалын аппаратаас салах үед тархины идэвхжлийг нь хянж үр дүнгээ сэтгүүлд нийтэлжээ. Энэ хоёр судалгаа хоёулаа тархи бидний бодлоор бүрэн зогссон байх ёстой үедээ маш эмгцэгцтэй ажиллаж идэвхтэй байгааг нь тогтоосон байна. Судлаач Парниа зүрх зогсноос хойш 1 цаг орчим хугацаанд дээд ухамсартай холбоотой гэгддэг гамма долгион нас барсан хүний биенээс цацарч буг илрүүлжээ. Судлаач Борж харин өвчтнүүдийн амьсгалын аппаратыг унтрааснаас хойш 30 секундээс 2 минутын дараа тархины гамма хэлбэлзэл огцом нэмэгдэж байгааг илрүүлсэн байна. Тодорхойлбол тархины чамархай зулай дагдсны улцвар хэсэгт тэр нь ухамсар зүүд биеэсээ гарах мэдрэмжтэй холбоотой тархины хэсэг юм. Эдгээр нь зүгээр нэг замбрааг идэвхжил биш байлаа. Тархи үхсэн байх ёстой тэр мөчтөө маш эмгцэгцтэй сэтгэж ажиллаж байв. Мөн өөр ард түмнүүдийг харьцуулсан судалгаанууд ч хийгдсэн юм. 1970-ад онд судлаач Карлос Оссис Ирландер харуулцсанаар урд өмнө хизээч хийгдэж байгаагүй үхлийн өмнөх үеийн тухай хамгийн том судалгааг хийжээ.
Тэд Америк болон энэтхэг даяар хэдэн 10,000 тохиолдлыг судалсан байна. Ингэхэд судалгаанд хамрагдсан нас барж буй өвчнүүд нь 50% нь үхлийн өмнөх үзэгдлүүд тохиолдсон байна. Шашин шүтлэг соёл нь октябр хэдиж Америк энэтхэг хоёр төстэй үзэгдлүүд ажиглагдсан гэсэн үг. Хинду шашинтай өвчтөн болгон дандаа хинду бурхтаа хараагүй, христэн шашинтан болгон Иесусыг харсангүй. Шашин шүтлэг итгэл үнэмшлээс үл хамааран тэтгэр хүмүүс ёр бусын гэрэл, сонин биетүүд, асар их амар амгалан зэрэг зүйлсийг мэдэрсэн байна. Хэрв эдгээр үзэгдэл зөвхөн тодорхой соёл арт түмэнтэй холбоотой зүйл байсан бол өөрөөр арт түмнээс өөр зүйлс анзаарах байсан ч тийм биш нийтлэг байжээ. Гэхдээ үл итгэгчид үүнд итгэхгүй байгаа бөгөөд янз бүрийн сөрөг тайлбарууд тавьсаар байна. Тухайлбал зарим физикчид сүнс гэх зүйл физикийн шинжлэх ухааны бүх мэдлэгтэй зөөрнө. Хүний бие атомоос бүрдсэн. Тиймээс хүн үхэхэд яг лав унтарч байгаа юм шиг унтрах ёстой. Ухамсар цааш үлдэж дамжих боломжгүй. Түүнийг хадгалах ямар ч бит байхгүй гэж маргадаг. Мөн үүнийг үзсэн мэдэрсэн гэсэн ярианууд бүрэн нотлохоо биш. Тэгвэл яагаад зарим хүнд ийм үзэгдэл тохиолдож байхад хүн болгонд тохиолдохгүй байгаа юм бэ гэж асуудаг юм. Гэлээж хүмүүс шинжлэх ухааны тайлбарлаж чадаагүй магадгүй бүр үгүйсгэж байгаа тэдгэр үзэгдлийг мэдэрсэн гэж ярьсаар байна. Дээрх ярианууд хойд нас байдаг гэдгийн баталгаа болохгүй ч үхлийн дараа хов хоосон биш. Цаана нөөр зүйл байна гэж үдсэн мэдэрсэн хүмүүс нь ярьж буйг үзэг хүчүүд нь шууд үгүйсгэх нь бас л утгагүй. Надад бас үзвэл би үзээгүй болохоор чиний үтсэн зүйл судлаа гэж үгүйсгэх нь бас үндэслэлгүй. Магадгүй хэдэн 10 жилийн дараа, олон зуун жилийн дараа шинжлэх ухаан илүү ахиж хөгжсөн цагт үхэл гэдэг бол магадгүй нэг орон цагаас нөгөө рүү шилжилт гэдэг нь тодорхой болж магадгүй юм. Юутайч дэлхийн бүх цаг үеийн хамгийн авгай эрдэмтэн гэгддэг Ньютон зөвхөн чөлөө цагаараа л бүх ертөнцийн таталцлын тухай физикийн гол хуулиудаа нээсэн хэдий ч үндсэн анхаарлаа тэр даалт ертөнцийн талаар судлахад зориулж байсан нь тэр нэг юмны учрыг олж харж түүнээс чангааж татж эхэлсэнтэй холбоотой байж ч магадгүй. За ингээд үгээр энэ бичлэгийн өндөрлөө анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.